Хэрэг нь хосоороо амьдардаг амьтан бөгөөд нэг хостойгоо насан туршдаа амьдардаг. Гэхдээ нэгний өхөл араас нь үхдэггүй, өөр нэгэнтэй ханилдаггүй үнэн ч шувуу юм. Үлдсэн нь ангахануудаа тэжээж мөн эцэг ихтэй хоолыг нь зөөж өгдөг ийм ач тустай шувуу юм байна. Мөн жил болгон шинэ үүр засаж хуучин үүрээ бусаж шувуунуудад өгдөг. Өөр нэгэн сонирхолтой зүйл бол хэрэг нь маш өндөр мэдрэмжтэй зөнч шувуу бөгөөд түүнийг дэлхийн ер нь аль ч улсын бөөнөр ихэд хүндэтгэж Тэнгэрийн хэлмэрч гэж ингэж үздэг. Онгодууд буюу өв дээдсийн ариун сүнс нь хэрээний биед оршин хүссэн газараа нисэж явдаг хэмээн зарим бөөнөр тайлбарладаг. Хэрээний ухааныг шинжлэх ухааны ололтоор баталснаас гадна түүнийг аливаа зүйлд дасан зохицох чадвар сайтай хэмээн үздэг байна. Жишээлбэл хүмүүс 33 авиатай байхад хэрэг 46 авиа гаргадаг байна. Одоо та бүхэндээ нэгэн сонирхолтой түүхийг хуваалцъя. 1948 оны хавар Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Элстэй багийн малчин бүсгүй Бөмбүүлээ дөнгөж 18 нас хүрээд байлаа. Тэр аргалт хүйж яваад хээрээс хөлөө хуглан нисч чадхаа байсан нэгэн хэрээг олсон байна. Говьд хаврын дарчих цагт өлссөн хэрэг ядарсан цагаан зэр барих гэж байгаад зээрэндээ даруулж унан гэмтсэн нь тэр байв. Бүсгүй хэрээг өрөвдөн хугарсан хөлд нь мод барин боогоод аргандаа өгч гэртээ авчирчээ. Уг хэрээнд хоол өгч бусад цагт нь арган дотроо хийгээд орхино. Сүүлдээ өнөөх хүрээний хөл нь эдгэрсэн ч өөрт нь дасаж бүсгүйн гараас хоол иддэг болсон. Ингээд хөл нь эдгсэн ч гэсэн явг гээд арган дотроосоо гаргасан боловч тэр хэрэг хөл нь эдгсэн ч гэсэн яваагүй. Тэр цагаас хойш хэрэг хүн хоёрын 60 жилийн нөхөрлөл эхэлсэн байна. Бөмбөлөөгөө ямар ч олон хэрээн дотроос өөрийнхөө хэрэг хугарсан хөлний бороолсон хэсэгтээр ургасан цагаан усээр нь таньдаг болсон. За тэр нэгэн удаа хэрэг хараал хийдэг хар өнгөтэйг гэж боддог байлаа. Нэгэн удаа бүлэгтээ хэрэг хүний ачааг мартадгүй сайхан сэтгэлтэй шувуу. Монголчууд хэрэг 300 насалдаг гэж үздэг. За хэрээний насаараа миний хэрэг анх надтай уулзрахтаа хэдэн настай байсан бүү мэд. Ир эмийг нь мал шиг ялгаж болдоггүй юм билээ. Гэхдээ миний энэ муу шувуу бүсгүй амтан байгаа юм гэж өвүүлсэн байна. Улс амтан юу ч гэх юм билээ гэж хэрээгээ хөөгөөд явдаггүй бөгөөд эхлээд эзэндээ аашлуулан хэд хоног ирэхгүй боловч удалгүй хүрээд ирнэ. Хэрэг ухаантай гэдэг нь үнэн. Бөмбөлөөгөө хаяа гэрт гадаа орж гарч байгаад малаа харахаа мартсан үедээ хэрээндээ ажил хийгээ завгүй байхад малаа хардаггүй яасан залхуу шувуу вэ гэж хэрээгээ аашаалахад тэрээр ихэд гимшсэн маягтай өндрөөр нисч малаа харчхаад эзнэрээ эргүүлэлгүй мал дээрээ дагуулад очдог. Нэг эвгүй юм нь айлын гадаа байгаа чөдөр ногт уурганы хувь малын тушаа гялгар зүйл толь халбах сэрээ зэргийг үүрэндээ зуугаад ирнэ. Бас манай гэрт авчрах тул хүмүүс хэрээгээрээ хулгай хийлгэлээ гэж хэлэх вэ гэхээс би ихэд санаа зовдөг байлаа. Хэрэг хээр хонь хургалсан байвал гэртээ ирж хэлж өгнө. Хил өгч байгаа нь хандашгүй. Тоон дээгүүр далавчаа шуугуулн нисэн гуайлна. Тэгээд л дагуулад очдог. Удалгүй миний хэрэг нөхөрт гарч үргэлж хоёулаа явах болсон. Хургалсан хоног гэрээс нь хүн иртэл нэг нэгээрээ ээлжилж харж байдаг. Сүүлд нь бодоход энэ ч бас учиртай юм билээ. Хургалсан малын хагийг иддэг байсан юм билээ. Тэр ч байтугай намайг Улаанбаатар хотод эмнэлэг твтэж байхад нь хоёулаа хэвтэж буй эмнэлгийн цонхон дээр ирээд суучдаг байсан. Яаж ч олсон юм бүү мэдгэж хуучилжээ. Тэгэхээр лавта 600 гаруй км замыг туулсан байж таарах гэдэг. Өөрийнх нь өвүүлснээр гал тэргэнд суухыг нь хараад байсан. Тэгээд л дагаад нисчихсэн байх. Намайг эдэртэл хэд хоног цонхон дээр минь эргэлдсэн. Ингээд бөмбөлөөгөө эдгэрчгээд хоёр ирээгээ мал хуугаа зүггүй орхиод ирлээ. Энэ хотын хэрээнүүд дээрлэх үйлчин гээд ингээд загансан. Одоо харьяагээ загансан. Гэтэл ээждээ загнуулж байгаа хүүхдүүд шиг л үгэнд нь орж гэрийн зүг нисэн утсан гэдэг. Бас нэг сони юм болсон нь нутгийн нэг матаач бөмбөлөг хэрэг шувууны хил мэддэг хараал хийж магадгүй гэд дээшээ алтан хөшөө өргөсөн байна. За түүнийг шалгахаар аймгийн намын орооноос ирсэн хүн ямар юмных нь хэрэг шувууны хил мэддэг юм хээрээс нэг өвчтөө шувуу олоод тэр нь эдгээд л нисээд явчих нь билээ гэж үүсэн байна. Түүний дараах нэг өдөр хэрэг нь үр хүүгэд хань ижилхэн бололтой 5-6 хэрэг дагуулад ирэхэд нь бөмбөлөөгөө хоол өгөх зураа
Та нараас болж намайг шалгасан дахиж битгий ингэж олуулаа ирж бай гэснээс хойш олуулаа ирэхээ байж гэрийнхэн ойролцоо хайлаасан дээр үүрэн дээрээ байх болсон гэнэ. Хаврын тарчиг цагт хоол идэж ховордох үед хэрэг өлсөх тул бөмбөлөөгөө өвөл идэж хийх үедээ гиз дотрын өвдөл цөвдөл хрэмдээ зурулж ингэж бэлддэг. Тэгээд хадгалж байгаад хоол унд нь ховорцсон үе шувуунуудаа өгдөг. Нэг удаа айлын борц хийсэн шуудааны булан гифтээхэн цоолоод шомтчихсныг нь мэдээд айхтар зэмлүүлснээсээ хойш ахиж хулгай ихэ болсон байна. Хэрэг зүүн чухаантай шувуу болохыг бөмбөлөө гой анзаарсан байгаа юм. Далавчин шуугаад лэлэн халин нисээд байвал тэр өдөр сайн мэдээ сонсно. За 60 гаруй жил бол нөхрөөсөн хоёр би энийг андахгүй бодлогсон баг. Ойр орхон нисч буугаад гуаглаад байвал тэр өдөр хэрүүл болох согтуухан агсан тавих зэрэг юм таагүй зүйл болдог байлаа. Хөгшнийг ийш тийш явхад хоёр хэрэг хүүхэд шиг л дагна. За нөхөртөөгөө ингээд дагаад яваад байдаг. Яагаад ч юм явахыг нь маш сайн мэддэг. Сумын шуудангаар аймгийн төв ороход машиныг нь холоос дагна. Түүнийг мэдсэн хүүхэд нь хүртэл сумын шуудан дагаад нисэж яваа хэрэг нь хараад ээжийн шувуунууд явж байна гэж байдаг гэсэн. Машинаас бол хамаагүй төрүүлнэ бас нэлээд хашир өөрийг нь явахгүй үлдчихгүй гэж боддог юм уу суусан хойно нь хойноос нь гэж дагаж явдаг. Газрын хүн Тэнгэрийн шувуу хоёрын нөхөрлийн товч түүх ийм ажээ.